proactive ICT service provider Mogul Service. Mogul Service-ийн төлөвлөгөө байна. За түрүүн таамагт насан батны хэлснээр өнөөдөр communication and collaboration сэдвийн хүрээнд Microsoft-ийн өдөр тутмын хэрэглэгддэг аппликейшнууд бол Microsoft Teams, Outlook, Planner гэсэн аппликейшнуудын талаар вебинарыг та бүхэнд бий оруулна. За вебинар маань хоёр хэсгээс бүрдэж байгаа. За эхний хэсэг маань бол PPT буюу presentation хэсгээс бүрдэнэ. За presentation хэсэгтээ та бүхэнд би яагаад Microsoft-ийн эдгээр аппликейшнуудыг өдөр тутмдаа хэрэглэвэл бид нар өөрсдийнхөө ажлыг хөнгөлөлж чадах вэ гэдэг талаар орох болно. За хоёр дахь хэсэг маань бол демо хэлбэр та бүхэнд би яг өдөр тутмдаа эдгээр аппликейшнуудыг яг яаж ашиглах боломж байгаа бэ гэдэг талаар орох болно. За эхний ээлжинд та бүхэндээ би өдрийн presentation буюу демоныхоо ажендаг танилцуулчихъя. За хамгийн эхлээд бол иргэдэж Microsoft-ийн Teams application талаар та бүхэнд тодорхой хэмжээний мэдээлэл танилцуулгыг өгөх болно. За Teams-ийн үндсэн үүргүүд, за ашиглаад яг ямар benefit уу ашиг тус гарах талаар, за мөн Microsoft-ийн Outlook болон Project Manager буюу Planner дээр бас хэрхэн ажиллах талаар. За эдгээр гурван аппликейшнуудын хооронд нь хэрхэн холбож ажиллах орох байгаа. За мэдээж төгсгөлд нь Q&A буюу асуулт хариултын хэсэг байгаа. Та бүхэнд одоо ч гэсэн давхар Q&A дээр өөрсдийнхөө асуултуудыг бичээд амлах бол бүрэн боломжтой байгаа. За хамгийн ихний хэсэг маань бол Microsoft-ийн эдгээр програмуудыг аппликейшнуудыг ярихын өмнө за Microsoft маань яг ямар үйл ажиллагаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гэдэг та бүхэнд би товч танилцуулъя. За Microsoft бол үндсэн үүрэг маань бол анх яг үүсгэн байгуулагдж байхдаа бол хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ харилцаа холбоог бол зохицуулах, салбарчлах зорилгоор бол анх үүсэж исэн. За тэгээд Microsoft зөвхөн Outlook, Teams, Planner гэдэг аппликейшнуудаас гадна маш олон төрлийн бүтээгдэхүүнийг бол зах зээлд нийлүүлдэг. За бидний мэдэх бол өдөр тутмын хэрэглэдэг Windows үүдлийн систем байна. За компьютер техник хангамжтай бүхэл төрлийг бол зах зээл дээр нийлүүлдэг компани байгаа. За Teams-ийн маань үндсэн үүрэг бол мэдээж чат буюу текст хэлбэрийн файлуудыг хэрэглэгч болон харилцагч хооронд нь дамжуулах үүрэгтэй. За мөн нэмэлтээр видео дамжуулах, файл шеэр гэсэн үндсэн хэсгээс бүрддэг бол за Outlook маань өдөр тутмын ажлыг тань яг гол зохицуулах үүрэгтэй мэйлийн аппликейшн байгаа. За Planner маань бол тусдаа аппликейшн байхгүй ч гэсэн за Microsoft-ийн Teams болон Outlook дээр тулгуурлан таны өдөр тутмын ажил, checklist, даалгавар, project-уудыг зохицуулах үүрэгтэй нэмэлт функц байгаа. За Microsoft-ийн түүхээс товч дурдвал Microsoft нь бол 1975 онд Bill Gates болон Paul Allen үүсгэн байгуулсан. За одоо тэгэхээр 50 жилийн түүхтэй компани. Одоогийн үүсдэг захирлын бол Satya Nadella гэдэг хүн ажиллаж байгаа. 2014 оноос ажиллаж байгаа ийм компани байна. За эхний хэсэг маань бол мэдээж Microsoft Teams-ийн товч танилцуулга байгаа. За Teams-ийн маань үндсэн үүрэг нь бол би та бүхэн түрүү хэлсэн. Текст файлыг өргөдөлтөй мэдээллийг хооронд нь дамжуулах үүрэгтэй. За мөн давхар видео call буюу бичлэгэн форматтай өөрчлөлттэй файлуудыг хоорондоо дамжуулж ашиглах боломжтой. За мөн файлууд буюу документуудыг хоорондоо шеэрлэх боломжийг хангалттай. За Microsoft-ийн бол Word гэдэг PowerPoint гэдэг бидний өдөр тутамдаа ашигладаг аппликейшнууд бол байдаг. Тэдгээр аппликейшнуудыг бүгдийг та Teams дээр нээж үзэх, хэнийг илүү шеэрлэх, хуваалцах боломжийг хангалттай гэсэн үг. За мөн remote буюу зайнаас ажиллах боломжийг бас дэмждэгээрээ давуу тал гэж байгаа Teams. За Teams-ийн маань та бүхэн бисээ үндсэн үүргүүдийг хэлсэн бол дотоод одоо функцүүдийг та бүхэн танилцуулъя. За эхний ээлжинд бол channel буюу сувгуудыг үүсгэх болоо. За та бүхэн компанийнхаа бүтэц, баг хэлцгийнхаа тооноос хамааран өөрсдийн хүссэн байдлаараа сувгуудыг буюу channel-уудыг үүсгэх боломжтой. Төсөлтөөр ч гэсэн үүсгэж болно. Тооны хувьд бол хязгаар байхгүй. За зөвхөн тухайн сувг буюу channel дотор байгаа хүмүүс тухайн topic, файлуудыг харах боломжийг бас олгодог давуу талтай. За file sharing гэдэг хэсэг орж ирж байгаа. За мэдээж файлыг та бүхэн хоорондоо хүснээр дамжуулж болно. Мөн integration with apps буюу зөвхөн Microsoft төлөв гуравдагч буюу third party software аппликейшнуудыг дэмждэг давуу тал болж байгаа. За Mogul Service-ийн хүрээнд гэвэл бид бүхэн өдөр тутмдаа Jira гэх техникийн системийг ашигладаг. Харилцагч байгууллагуудаас орж ирж байгаа техник хэсэг хүсэлтүүдийг бид Jira-га Teams дээр ажиллуулаад цаг автлахгүй апдейтуудыг аваад асуудлуудыг шийдэж идэг гэсэн үг. За мөн task management гэдэг зүйлийн хэсэг байгаа. Тус хэсэг нь бол та бүхэнд өмнө танилцуулж ирсэн. За Planner, To-do гэдэг Microsoft-ийн дэд аппликейшнуудыг ашиглаад task manage хийх байгаа давуу талтай. За Teams дээр би та бүхэнд түрүүнээс хойш дуртаад анзаарсан. Файлуудаа дамжуулж болно, текст хэлбэр, видео гэдэг бүхэл төрлийн файлуудыг хоорондоо дамжуулж болно гэдгийг онцолж байгаа. За эдгээр та файлуудаа дамжуулж байгаа гэхдээ нөгөө талаараа файлуудын маань аюулгүй байдал гэдэг буюу map мэдээллийн аюулгүй байдал гэдэг асуудал бол зайлшгүй хөндөгдөн. За би энэ presentation буюу энэ хуудсан дээр та бүхэнд яг Microsoft-ийн байрладаг мобийн бодлого бодлогыг товчхон буюу end user хэрэглэгчийг ойлгох төвшин тайлбарласан байгаа. За эхний ээлжинд бүхэл файлууд маань encryption буюу нууцлалтай явдаг. Тийм учраас ямар нэгэн байдлаар файл алдагдах, хавдлага дүртэх гэдэг аюулаас сэргийлж байгаа гэсэн үг. Мөн complex стандарт буюу тодорхой хэмжээний стандартуудыг бас хангаж ажилладаг Microsoft-ийн зүгээс. За энэ дээр ингээд та бүхэн харж байгаа. GDPR, HIPAA, ISO 27000-ны зэрэг ингээд олон улсын стандартуудыг Microsoft-ийн зүгээс хангаж хангасан байдаг гэсэн үг. За зах зээл дээр байдаг өрсөлдөгч компаниуд байдаг тийм бас адил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг. Google байдаг, Zoom байдаг
байдаг, Meta байдаг. Тэгэхээр компаниуд дээр бол зарим нэгэн эдгээр стандартуудыг хангаж чадаагүй байгаа одоо хүртэл. Тийм учраас Microsoft маань энэ талаараа бас таны мэдээллийн аюулгүй байдал дээр бол маш том нөлөө үзүүлэх боломжтой гэдэг. За мөн хэрэглэгч буюу end user талаас бол хамгийн чухал зүйл бол user access control буюу хэрэглэгчийн файлын буюу тэр дах хэрэглэний тохиргоо байгаа. За мэдээж та хэний нэг файлаа дамжуулж байгаа бол тухайн файлын бүхий л тохиргоог та хэрэглэгчийн түвшинд олохыг боломжийг асуулгад. За энэ нэг лөө Teams-ээр, Outlook-ээр, Mail-ээр файл шеэрлсэн нөхцөл тухайн файлыг тухайн хүлээж авч байгаа хүмүүс нийтэлж болно, татаж болно. Ямар нэгэн байдлаар эсвэл хэвлэх боломжгүй байдлаар ч юм уу эсвэл бүр өдөр оноож өгч болно. Энэ файлыг маргаашийн дотор үзэн. За тэгээд хойш нь бол орох боломжгүй гэмтэй. За шаардлагатай бол пассворд зохиож өгч болно. End user-ийн хувьд бол за энэ байдлаар файлуудаа шеэрлж болж байгаа бол цаашлаад бүр админ түвшин төрөлхийн тохиргоог өөрчлөх боломжтой. Та бүхэн компанийнхаа бүтэц сэтэл аюулгүй байдлын дүрмдээ тааруулаад зөвхөн ажлын компьютер дээрээс файл шеэрлэн эсвэл дотоод сүлжээ буюу ажлын Wi-Fi интернет орсон нөхцөл Office-ийн програмууд логоо орно. Хувийн төхөөрөмжөөс орох боломжгүй гэхдээ хүссэн байдлаараа дотооддоо энэ тохиргоонуудыг хийх боломжийг олгодог байна. За хамгийн сүүлийнх нь бол threat detection гэдэг хэсэг орж ирж байгаа. За энэ маань бол end user буюу хэрэглэгчтэй өдөр тутмын Microsoft-ийн үйлчлэгийг авч байгаа. За Teams, Outlook, Planner гэдэг яг аппликейшныг ашиглаж байгаа хэрэглэгчд бол төдийлөн анзаарахгүй. За яг яагаад гэвэл энэ маань бол тал буюу Microsoft-ийн админ түвшин, серверийн түвшинд энэ маань бол байнга ажиллаж идэг гэсэн. Гаднаас бол маш их хэмжээний халдлагууд, phishing mail, spam mail-ууд болж байдаг. Тэр болгоныг end user руу мэддэхгүйгээр хойно бол хааж блоклж байдаг гэсэн. Тийм учраас та бүхэн end user маань ямар ч аюулгүй өдөр тутмдаа эдгээр аппликейшнуудыг ашиглах боломжийг олгож байна. За мөн Microsoft-ийн эдгээр аппликейшнуудыг яагаад санал болгож байгаа вэ гэдэг томоохон жишээ баятай би та бүхэн танилцуулж болно. За энэ дээр та бүхэн харж байгаа COVID-19 гэдэг цар тахлын үе байгаа. За цар тахлын үеэс хойш компаниуд за боловсролын салбар, байгууллагууд гэдэг бүхий л газрууд hybrid буюу зайнаас ажиллах горимж шилжиж эхэлсэн та бүхэн гэж байгаа. Ялангуяа 20-2022 оны хооронд. За энэ үед Microsoft-ийн маань хэрэглээ маш их нэмэгдсэн. За та бүхэн яг эхний хэсэг дээр харж байгаа те 2020 оны 4 сараас эхлээд Teams-ийн хэрэглээ өдөрт 75 сая daily user буюу өмнөх үзүүлэлтээс 375% өссөн гэдгийг энэ дээр харуулж байгаа. За мөн гол хэрэгжилж байгаа салбарууд маань education буюу боловсролын салбар, за мөн healthcare буюу эрүүл мэндийн салбар, за мөн corporate буюу те байгууллагын төвшөнд бол Microsoft-ийн аппликейшнуудыг маш ихээр ашиглаж. За мөн Teams маань зайнаас буюу remote-ээр ажиллах боломжийг дэмждэг. За тэгээд жишээд Монголын манай улсын жишээн дээр дурдчихвол манай Монгол улсын боловсролын салбарт бол Teams болон Outlook маань маш ихээр нэвтэрж байгаа. За жишээ олгож дурдахад бол Монгол улсын их сургууль, шинжилгээ ухааны их сургууль, анагаахын их сургууль гэдэг сургуулиуд маань бол LGBT Microsoft-ыг бол хэрэглээндээ нэвтрүүлсэн. За оюутнууд зарим ажлууд маань бол вебинараар ордог тийм. Зайнаас бид яг одоо орж байгаатай адилхан. За даалгаврууд, дедаалтуудаа хоорондоо бас Outlook-ээр дамжуулж нэг л үгээ илгээдэг ч юм уу. Ингээд бол өдөр тутмдаа хэрэглээд зорчсон байгаа. Тийм учраас яг одоо зах зээл дээр гарч ирж байгаа ажил хүчин маань Microsoft LED-ийн танил болсон гэдэг та бүхэн дуулах таатай байна. Дараагийн слайд дээр та бүхэнд би Microsoft-ийн Teams-ийн хэрэглээг бол 2023 оны 10 сарын байдлаар харуулж байна. За энэ бол GS.counter.com гэдэг олон улсын судалгааны байгууллагаас гаргасан энэ тоон үзүүлэлт байгаа. За энэ дээр бол Microsoft-ийн Teams, Zoom, Slack гэдэг одоо ижил төсөөтэй 3 аппликейшнийг болгоод харьцуулсан үйлчлэгээр харьцуулсан гэдэг үг. За Teams-ийн тоо маань daily active user буюу өдөрт хэрэглэж байгаа, байнга хэрэглэж байгаа хэрэглэгчдийн тоо бол 125 сая, Zoom-ийн бол 50 сая, Slack-ийн бол 18 сая байгаа. За мөн user certification буюу хэрэглэгчийн сэтгэл хангамжийн судалгаа гэсэн хэсэг орж ирж байгааг анзаарч байгаа. За мэдээж ямар нэгэн үйлчлэгээ авч байгаа хэрэглэгч бол сэтгэл хангамж өндөр байх шаардлагатай. За Teams-ийн хувьд бол 85%-тай, Zoom-ийн хувьд 80%-тай, Slack-ийн хувьд 75%-тай байгаа. Та бүхэн харж байгаа бах. За key features буюу үндсэн гол функцүүд өдөр тутмдаа хэрэглэх боломжтой. Энэ функцүүдээр бас Teams маань илүү байгаа босод зах зээл дээр байгаа програм үйлчлэгчдээс за мэдээж видео чат файлуудыг дамжуулах хоорондоо хэлцэх боломжийг бүрдүүлж байгаа. Zoom-ийн хувьд зөвхөн видео контентууд вебинарыг дамжуулах боломжтой. Slack-ийн хувьд мессеж болон интеграшн хоорондоо дамжуулах боломжтой гэдэг өөр өөрсдөө гэсэн онцлогтой. Teams дээр бол эдгээр функцүүдийг бол бүгдийг хийх боломжтой. Тийм учраас та бүхэн нэг лиценз буюу нэг програмаар маш олон төрлийн програмуудыг лицензүүдээр орлуулах боломжийг бас олгохоор давуу тал хийж байгаа. За дараагийн хэсэг маань бол Microsoft-ийн Outlook буюу үйлчлэг харьцаж байгаа гэдэг аппликейшн байна. Үндсэн хэсэг маань бол мэдээж те фолдер буюу мэйлийг ангилах, мэйл илгээх, мэйл хүлээж авах гэсэн үүргийг Outlook маань гүйцэтгэдэг. За тэгээд нэмэлтээр мөн календар болон task management-ийг Outlook маань зохицуулж байгаагаа болж байгаа. Microsoft-ийн Outlook-ыг яг хэрэглэнээр та бүхэнд яг ямар давуу талууд гарах вэ гэдэг дээр та бүхэнд товч танилцуулъя. За нэгт бол зах зээл дээр байгаа ижил төсөөтэй ойролцоо үнийн дэвтэй бусад софтверүүд дундаас
мэйл үйлчилгээ дундаас хамгийн их багтаамжийг танд санал болгож байгаа. За Microsoft-ийн бизнес төрлийн шилтэн зүйл байдаг. Дотроо бизнес, basic, стандарт, премиум гэдэг 3 төрлийн сонголттой. Бизнес лицензтэй бол жишээлбэл хэрэглэгч тус бүр 50 ГБ-ийн мэйл багтаамжийг санал болгодог. За ижилч төстөдөө үйл ажиллагаа явуулдаг Google дээр дурдвал Google-ийн стартер багт бол шин 30 ГБ мэйл хэрэгтэй байх. Тэгэхээр Microsoft-ийн зүгээс бол та бүхэн ямар ч лицензтэй байсан хэл дээр бол хамгийн их багтаамжийг санал болгож байгаа. Ороо давуу талтай болж байгаа. За мөн бусад мэйлүүдэд та Outlook буюу Microsoft-ийн мэйл үйлчилгээ аппликейшн дээр тохируулах боломжтой. Одоо магадгүй бас вебинар дээр Microsoft руу шилжих гэж юм сонирхож байгаа харилцагч байх боломжтой. За та төрийн цахим шуудан байж болно. Монголын дотоодоос үйлчилгээ авдаг веб мэйлүүдээр болно те Datacom, MyTool гэдэг веб мэйл үйлчилгээ үздэг байгууллагууд байдаг. Тухайн байгууллагуудад авч байгаа веб мэйлүүдээр хүртэл тохируулах боломжтой. За мөн Gmail, iCloud гэдэг хууль мэйлүүдээ Outlook дээр тохируулаад ямар нэгэн байдлаар backup page, архив page за цаашлаад Outlook буюу Microsoft-ийн мэйл рүүгээ бас давхар шилжүүлэх боломжийг олгодгоор давуу талтай болж байгаа. За мөн integration with Teams буюу Microsoft-ийн бусад бүхэл аппликейшнуудтай холбогдож ажиллах боломжтой. За энэ дээр бол Teams байгаа, SharePoint байгаа, OneDrive байгаа тэдгээр аппликейшнтай шууд холбогдож ажиллахаар давуу талтай гэсэн үг. За Outlook-ыг та бүхэн өдөр тутмын ажил бизнес ямар давуу талыг гэж байгаа вэ гэдэг дараалал таван байдлаар та бүхэнд харуулъя. За нэгт бол мэдээж application hub те бодонтой харилцаа холбоогоо стил нэг дураас авах болж байгаа. За мөн project management гэж ажил явуулж байгаа нөхцөл ямар нэгэн байдлаар project төслүүд бүх ажил явах хэрэгтэй. Тийм учраас энэ маань бол manage хийх боломжтой. За мөн client management Айманууд харилцагчтай ямар байгууллага компани бүгдийг бүгд дээр хадгалж болно. гэсэн үг. Австралиан миг маань мөн data insights буюу бүх төрлийн мэдээллийг хадгалах боломж, шүүх боломжийг олгож байгаа. Microsoft-ийн admin төвчнөөс бол төрлийн мэйл хянах боломжийг харах, шүүх боломжийг олгодог. За мэйлүүд маань яг хэдий хас харилцагч руу гарсан. За манай Tinap буюу бид яг мэйл орж ирсэн, орж ирээгүй юу гэдэг. За та бүхэн тэгээ түрүү хэлсэн тийм мэйлээ болон хянах боломжийг олгож байгаа гэсэн. За data insights гэдэг хэсэг дээр бол мэйлүүдээ бүгдийг анализ хийж болно. За мөн Tinap дээр буюу хэрэглэгчдэр орж ирж байгаа мэйлүүдийг бас хянах боломжтой. Гаднаас халтлага байж болно, спам мэйлүүд байж болно тийм. За магадгүй та харилцагч руу нэг мэйл явууллаа гэсэн харилцагч маань мэйлээ хүлээж аваагүй байна гэсэн тохиолдлууд гардаг. Тийм нөхцөл бас батлаад манайхаас энэ мэйл хэдэн цагийн үед гарсан байна гэдгийг бүртэл та админ төвшин болон хэрэглэгчийн төвшин дээр бас харах боломжийг олгодог байгаа. Outlook маань давуу талыг олгож байгаа гэсэн. За сүүлийн ярих хэсэг маань бол Microsoft-ийн Planner гэдэг аппликейшн байгаа. За Planner маань бол тусдаа өөр ингэсэн бие даасан аппликейшн байхгүй. Веб руу ажилладаг. Гэхдээ мөн Microsoft-ийн аппликейшнууд болох Teams болон Outlook-тэй холбогдож ажиллахаараа давуу талыг таньс олгоно. За Planner-ийн үндсэн үүрэг нь бол task management гэсэн үүрэг байгаа. За task management-ийг та хийхдээ маш их боломжуудыг танд олгож байгаа гэсэн. Microsoft-ийн зүгээс бэлэн темплейтүүд байдаг. Тийм учраас та темплейтүүдийг ашиглаад цаг алдалгүй project плануудыг үүсгэх болно. За мөн темплейт плануудыг үүсгээд хин нэгэнд таскуудыг бас хуваарлж өгч болж байгаа. За таны үүсгэсэн таскууд планууд маань хин нэгэнд assign буюу оноогдож очиод нөгөө харилцагч буюу тухайн таскыг хүлээж авч байгаа хүмүүс маань Teams болон Outlook-ээр дамжаад тухайн таскуудаа танилцаад дамжуулаад хийгээд за мөн төлөвлөлтөө өөрчлөөд явах бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр багийн ажиллагааг бол маш сайн дэмжиж байгаа аппликейшн гэсэн үг. За Microsoft-ийн Planner-ыг ашигласнаар яг ямар үр дүнд хүрэх вэ гэдэг та бүхэнд 3 жишээ авч үзүүлье. За эхнийх нь бол багийн таскын хуваарлалтай memory зохицуулт маань сайжирч байна. Хүн болгон өөрсдийн таскуудыг хуваарлаад аавна. За таскуудын явцууд харагдана. Мэдээлэл солилцох боломжууд маань сайжирч байгаа. За мөн хоёрт бол таскын тухайн ажиллаж байгаа төслийн мэдээллүүдийг бол бүгдийг цаг алдалгүйгээр нэгэндээ апдейт өгч болно. Тус нь англиад. Тийм учраас ямар нэгэн байдлаар хүмүүс мэдээлэл олгохгүй, за тухайн таскыг заавалжгүй тухайн хүнээс очиж асуух шаардлагагүй болчихж байгаа гэсэн. За гурав дахь нь мэдээж deadline management буюу тухайн таскыг, тухайн project-ыг цагт нь амжих гэдэг хуваарийг та илүү дэлгэрэнгүй нарийн шүүх боломжийг бас Planner маань олгож байгаа. За ингээд сүүлийн слайдууд маань гарч ирж байна. За ингээд Microsoft-ийн эдгээр аппликейшнууд за миний дурж байгаа энэ Planner, Teams, Outlook гэдэг аппликейшнуудаас гадна бусад маш олон төрлийн аппликейшнууд байгаа. За Loop байдаг, хурдны тэмдэглэл болдог. За Whiteboard гэдэг хоосон цаастай одоо юмнууд зурдаг, планууд зурна, интеграц хийж болно. За OneDrive, SharePoint, Stream гэдэг бүхэл төрлийн аппликейшнууд байгаа. Эдгээр аппликейшнуудыг та бүхэн өөрсдийнхөө хэрэглээнд бүгдийн хооронд
хослуулан ашиглах боломжтой гэсэн үг. За эдгээр аппликейшнуудыг та бүхэн хооронд нь хослуулж ашиглаад снаар мэдээж компанитай болон тийм багттай мэдээж үр дүнгуудыг авчирна. За энэ дээр бол Microsoft-ийн өөрсдөөс нь гаргасан судалгааны үр дүн байгаа. Microsoft-ийн аппликейшнуудыг Teams, Planner, Project Management-ийг ашигласнаар багийн productivity буюу бүтээмж 30% өсдөг. За мөн Microsoft-ийн Outlook-ийг ашигласан, Outlook болон Teams-ийг ашигласнаар багийн communication буюу харилцаа бас 40% өсдөг. Тэгэхээр та бүхэн дотоод үедээ эдгээр аппликейшнуудыг ашиглаад багийнхаа чадамжийг бол дахиад 100% орчим 200% дахиад өсгөх боломжийг бол Microsoft олгож байгаа ийм эдгээр аппликейшнууд байна. За одоо PPT-ийнхаа төгсгөл дээр keywords буюу одоо онцлог зүйлсүүдийг дахиад би та бүхэнд давтаж хэлж өгье. За мэдээж Microsoft Outlook, Planner гэдэг аппликейшнууд маань хоорондоо интеграшн буюу шууд холбогдож ажиллах боломжтой. За мөн бусад буюу 3 дахь парти софтверуудыг дэмждэг. За тийм учраас та эдгээр аппликейшнуудыг цаг алдалгүйгээр ашиглаж эхлэх нь бол хэцүүтэй юм аа. За PPT-г маань энэ хүрээд бол өндөрлж байна. Одоо би 2 дахь хэсэг буюу Microsoft-ийн дээр дуртай аппликейшнуудыг хэрхэн өдөр тутмын ашиглах та бүхэнд демо хэлбэрээр орох болно. За тэгээд та бүхэн бас одоо асуултуудаа Q&A хэсэгтээ асуугаад үлдээх бол бүрэн боломжтой. Демо хэлбэрээр орсны дараа та бүхний асуултанд бол хариулаад явах болно. За эхний версент яг танилцуулах аппликейшн маань бол тийм Outlook байгаа. За Outlook маань бол тийм өдөр тутмын мэйл харилцааг, албан харилцааг зохицуулдаг үүрэгтэй аппликейшн. За мэдээж харагдах байдал меню функцүүд бол ингэж харагдаж байгаа. За Outlook-ийн бидний өнөөдөр гол ашиглах хэсэг маань календар хэсэг. За календар дээр бол тийм өдөр тутмын бид нар өөрсдөө ажлыг төлөвлөөд, за уулзалтуудыг төлөвлөөд явах бол бүрэн боломжтой. Ажлын 5 хоног, ажлын 7 хоног, 5 хоногоор ингэж фильтрдэж харагддаг. Хүсвэл та өмнөх уулзалтууд ажлын ямар нэгэн байдлаар календаруудаа бас шүүж харах боломжийг олгодог. За эхний эзэнд би одоо нэг уулзалт төлөвлөх гээд үзье. Демо хэлбэрээр. За мэдээж Outlook-аа календар хэсэгт орсон байна. За new event гэсэн сонголтыг сонгоно. За дид цонх гарч ирнэ гэсэн үг. За цонхны хамгийн дээр хэсэгт бол таны аккаунт буюу бүтгэл хадж байгаа. За ажлын байрны онцлогоос болоод хүмүүс 2-3 аккаунттай байж болно. За гадаад төшөөтэй харилцдаг байж болно. Энэ дээр та өөрөө яг аль календар дээрээс аль аккаунтнасаа календар явуулах гэсэн хэсгийг сонгож өгнө гэсэн үг. За би одоо demo аккаунт буюу admin tech2 гэдэг аккаунтыг сонгосон байна. За add title дээр та өөрийнхөө гарчиг өгнө гэсэн үг. Ямар байдлаар, ямар зориулт шаардлагаар уулзалт хийх гэж байгаа вэ гэдгийг та өөрөө оруулж өгнө. За мөн тухайн уулзалт маань онлайнаар болох уу эсвэл офлайн буюу хөрөөнд сууж байгаа уулзалт болох уу гэдгийг та энэ сонголтоор сонгож өгч шаардлагатай гэсэн үг. За Teams meeting-ийг та шатлвал тухайн уулзалт маань Teams-ээр буюу онлайнаар хийх боломжтой. Харилцагч байгууллага гаднyd очиод бас митингэд онлайнаар орох боломжийг олгодог. За доотлын хэсэг буюу 2 дахь хэсгээр та тухайн уулзалтанд орох хүмүүсийн мэйлийг бичиж өгдөг болно. За энэ дээр бол лицензийн хүрээнд гэвэл бизнес лицензийн хүрээнд бол 300 хүртэл харилцагч буюу хүн митингэд орох боломжтой. За дээшлээд буюу enterprise лиценз байдаг. За мөн идүү буюу боловсролын лиценз байдаг. За тэр лицензүүд дээр бол 1000 болон түүнээс дээш хүмүүс уулзалтанд ордгоор бас давуу талтай. За уулзалтанд орж байгаа, митингд орж байгаа хүмүүс лиценз өгч байх боломжтой. Хувийн Yahoo, Gmail, iCloud гэдэг мэйлүүдийг ашигладаг байж болно. Тухайн харилцагч маань guest user буюу зочин хэрэглэгч гэдэг бол нэвтрээд орчдөг. Тийм учраас бол ямар нэгэн байдлаар харилцагч маань лицензгүй байна гэсэн санаа зовжуулсан гэсэн. За эндээс дотооддоо буюу адилхан аккаунттай хүмүүс тийм адилныг байгууллагад ажилладаг хүмүүс шууд цаанаас Microsoft suggest буюу санал болгоод гаргаад ирдэг. Та эндээс харилцагчийг буюу уулзалтанд орох хүнийг сонгож өгнө гэсэн үг. За 3 дахь хэсэг дээр бол тухайн митинг хэдний өдөр хэдэн цагаас болох вэ гэдгийг бол сонгож өгнө гэсэн үг. За Teams-ийн маань нэг давуу тал нь гэвэл цагийн бүсийг бол цагийн бүстэй бол хөшиж ажилладаг. Тийм учраас та гадны харилцагч байгууллагууд гэж болно. Түнш байгууллагууд цагийн бүсийг ямар нэгэн байдлаар хөрвүүлэх шаардлагагүй гэсэн үг. Та магадгүй 11 цаг, 12 цаг гэж явуулаа гэхэд харилцагчийн цагийн бүс дээр календар маань хөрвөөд ажилладаг гэсэн үг. Тухайн улсад магадгүй өглөөний 10 цаг, эсвэл оройн өдрийн 5 цагт болж иж болно. Тэгэхээр тухайн харилцагч дээр яг календар маань хөрвөж байдаг. За мөн дотооддоо ямар нэгэн байдлаар уулзалт хийх байгаа нөхцөл бол уулзалтанд оролцож байгаа хүмүүсийн боломжит цагийг бол календар маань шууд гаргаад өгчдөг. Жишээлбэл зах зээл дээр байдаг ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг Google-ийн зүгээс хэлэхэд бол Google-ийн meeting гэдэг функц байдаг тийм Google Meet гэдэг. Google Meet дээр мөн адилхан одоо календарын одоо уулзалт хийх функц байгаа. Google Meet дээр уулзалтанд орж байгаа хүмүүсийн жишээлбэл цаг болох харагддаг. Тухайн хүмүүсийн цагийг харах юм, боломжит цагийг харахад бол заавал аккаунт руу дарж орж иж боломжит цагуудыг хардаг. Тэгэхээр энэ талаараа бас Microsoft-ийн meeting маань нэг давуу талыг та бүхэнд олгож байна.
За би өнөөдөр буюу 1 сарын 30-ны за цагаа би сонголоо. 2 цагаас тэгвэл 3 цагийн хооронд. За нэг уулзалт төлөвлөлөө. За мөн уулзалтаа давтагддаг болон давтагддаггүй байдлаар оруулж болно. Багийн уулзалт байж болно те 7 хоног нэг эсвэл өдөр болгон за улиралдаа нэг байж болно те төсөл тайлан хуурал гээд ийм байдлаар өөртөө тааруулах боломжтой гэсэн үг. За мөн локейшнийг оруулж өгч боломжтой. Олон хурлын өрөөнүүд байж болно, заавал байж болно те олон офстой байж болно. Тэгэхээр байршлуудаа админ центр дээрээс буюу админ дээрээсээ өөрийнхөө байршлыг нэрүүдийг оруулах боломжтой. Тэгснээр мөн тухайн өрөө болон байршлын боломжит цагуудыг бас цаанаас бол санал болгодог гэсэн. За хамгийн сүүлийн хэсгээр та мэдээж тодорхой хэмжээний тайлбар бичих болно. Маань уулзалтын маань урилга маань уулзалтанд орж байгаа хүмүүс тэр мэйлээр очдог учраас та энэ дээр тодорхой хэмжээний тайлбаруудыг болно гэсэн үг. Тэр би жишээ болгож бичиж админ түвшний сургалт гэдэг аваад календар үүсгэлээ. Админ түвшний сургалт гэж биччихлээ. За тэгээд мэдээж send гэдээ дарчихна гэсэн үг. За ихний байдлаар бидний календар маань үүсчихлээ тийм. За Outlook дээр харагдаж байна. За би 1 сарын 30-ны 2 цагаас 3 цагийн хооронд Microsoft сургалт гэсэн календар өөр дээрээ үүсгэсэн байна. За Outlook-ээс одоо дараа шилжээд дараагийн аппликейшн болох Teams дээр би та бүхэнд одоо харуулъя. За Teams маань бол Microsoft-ийн бусад бүхий л аппликейшнуудыг өөр дээрээ дэмжиж ажиллах боломжтой байдаг. За би одоо Teams дээр мөн адилхан календаруудад харуулж байгаа тийм. За Teams дээр саяны Outlook дээр үүсгэсэн календар маань Teams дээр ингээ ороод ирчих гэсэн үг. За Teams дээр үүсгэхээр бас зарим хүмүүс хэрэглэгч нар бол Teams дээр үүсгэж сурцсан байдаг. Teams дээр үүсгэхээр илүү ихэнх тухтай байдаг гэхэд бас хэрэгчдээс комментуудыг олж сонсч байсан. За Teams дээр бол мөн адилхан яг 7 хоногийн хуваараар харагдж байгаа ажлын 5 өдөр гэсэн үг. За мөн адилхан дээшээ та фильтрээр хэдэн сард орох гэж байгаа гэдгийг бас харах боломжийг олгож байгаа. За Teams дээр нэг онцлог маань гэвэл Teams маань өөр дээрээ бас Teams Premium гэх лицензийг санал болгодог. За Teams Premium лиценз маань юугаар онцлогтой ялгаатай вэ гэдгийг та бүхэнд би бас харуулъя. За энэ лицензийн онцлогийг харуулахын тулд би хувийн аккаунтаараа төр зураг шаардлагатай байна. За та бүхэн анзаарч байгаа бол энэ дээр ингээд өмнө нь болж исэн уулзалт хурал зөвлөгөөнүүд ингээд над дээр харагдаж байгаа. За би өмнө болсон нэг тийм дууссан нэг хурал зөвлөгөөнөө харах гэдэг үзье. За би хэрвээ Teams Premium лицензтэй байх юм бол тухайн уулзалт митинг дээр болж исэн дэлгэрэнгүй мэдээллүүдийг харах боломжийг олгох. За энэ дээр харж байгаа recap гэдэг хэсэг орж ирдэг. За энэ recap хэсэг маань яг авдаг вэ гэхээр та хэрвээ Teams-ийн Premium лицензтэй бол тухайн уулзалтан дээр ярьсан гол санаанууд, keyword-уудыг, task-уудыг Teams манаар автоматар шууд recap буюу төвчлэл хийж болдог. За одоогоор 40 гаруй улсын хэлийг бол дэмжиж ажилладаг. За монгол хэл боломжгүй ч гэсэн англи, япон, солонгос, герман, орос гэдэг дэлхийн түгээмэл хэрэглэгдэх хэлүүдийг дэмждэг. Тийм учраас та бүхэн гадны харилцагч байгууллагатай ч юм уу уулзалт хийхдээ Teams-ийн Premium ирэхээр бас эдгээр функцүүдийг ашиглах маш зүгээр байдаг. За ингэснээр та бүхэн яг уулзалтандаа бүрэн фокуслох боломжийг Teams маань олгож байгаа гэсэн үг. Ямар нэгэн байдлаар хэнийг хурлын тэмдэглэл болон keyword товчлуудыг, task-уудыг бүртгэх, бичиж авах шаардлагагүй гэсэн үг. Teams маань автоматар өөрөө эдгээр бүх функцүүдийг таны өмнөөс хийгээд өгч бүрэн боломжийг олгож байгаа. За мөн тухайн уулзалтанд оролцсон хүмүүсийн нэрс болон чагсаалтууд ямар байдлаар оролцсон талаар мэдээлэлүүд байдаг. За тухайн митинг хэдэн удаа нээсэн, ямар нэгэн байдлаар reaction дарсан уу хэрэг митингд хэр удаан оролцсон зэрэг мэдээлэлүүд байгаа. За мөн whiteboard буюу бичлэгийн зургууд, за ямар нэгэн байдлаар плануудыг бас whiteboard дээр шууд хийх боломжтой. Microsoft-ийн зүгээс бол бэлэн whiteboard темплейтүүдийг бас та бүхэнд санал болгодог. Тийм учраас бол бэлэн темплейтүүдийг ашиглаад бас цагийг бол хэмнэх боломжийг олгож байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь бас мэдээж Q&A гэдэг хэсэг байгаа. Бидний өдөрт одоо яг вебинар дээр ашиглаж байгаа асуулт хариултууд хэн ямар асуулт асуусан байна. Тус хариултад асуултанд ямар байдлаар хариулсан гэдгийг маань Teams-ийн Premium лиценз маань бол та бүхэнд бол санал болгож байгаа гэсэн үг. За мөн цаашлаа тухайн митингийн нэмэлт мэдээллүүд байгаа тийм. За аженда буюу ямар ч зарчмаар оролцсон, хэн оролцсон, ямар дараалалаар орсон. За meeting notes байгаа. За мөн loop гэдэг хэсэг маань орж ирж байгаа. За loop хэсэг маань бол хурлын тэмдэглэл зориул хөтлөх зорилготой тусдаа нэмэлт платформ. Гэхдээ бас Microsoft-ийн эдгээр аппликейшнуудтай холбогдож ажилладаг гэсэн үг. Loop дээр хурлын тэмдэглэлээ бичээд planner руугаа шилжүүлж болно. За planner-аас цаашлаад Outlook болон Teams руугаа бас шилжүүлэх боломжтой гэсэн. Demo аккаунт руу орцгоё. За demo аккаунт дээр буцаад календараа дуудлаа. За би өглөө нэг үсгэсэн бас зүгээр нэг туршилтын
meeting байна. За мөн адилхан recap хэсэг орлоо. За recap хэсэг дээр бол уулзалтын маань одоо видео пэйж гэдэг тийм. Видео маань цаана бол SharePoint, OneDrive, за stream гэдэг функцүүдээр хадгалагдчихэдэг. За тухайн видео контент маань бол дефолтер буюу цаанаас 120 хоног хүртэл хадгалах боломжтой. За 120 хоног маань дуусна нөхцөлд шууд recycle bin буюу хогийн сав руу ордог. За хогийн савнаас та бүхэн дахиад 90 хоногийн дотор сэргээж авч болдог. Мөн цаашлаад хогийн савнаас та сэргээж авч чадаагүй бол second stage recycle bin буюу хоёр дахь хогийн сав руу асуулдаг гэсэн. Тэгэхээр та нэгсэндээ ямар ч файлыг 200 төвчөн өдрийн татвар бол сэргээж авах үүсгэх боломжийг олгодог. За 120 хоног маань дуусаагүй байхад тухайн файлыг нээж үзэх боломжтой. Нээж үзсэн нөхцөл дахиад хойшоогоо 120 хоног сунаад явчихдаг гэсэн. Тэгэхээр та бүхэн ямар нэгэн байдлаар файл алдах. Тэст бол өөртөө сэргийлж байгаа гэдэг. За уулзалтын митинг дээр тавьсан төлөвлөгөөнүүдийг бол ингээд цагийн дараалтаа наривчлаад харчиж бас болдог. Энэ уулзалт маань яг хэдний өдөр хэдэн цагаас хэдний явагдсан бэ гэдгийг бас ингээд наривчлаагаар харж болно гэсэн үг. За тэгээд би та бүхэнд бас яг хэлжсэн. Microsoft-ийн Teams маань зөвхөн өөрийн Teams-ийн үндсэн функцээс гадна бусад аппликейшнуудыг өөр дээрээ дуудаж ажиллах боломжтой. За энэ дээр та бүхэн харж байгаа те. За whiteboard байна, stream гэдэг одоо бичлэг хадгалдаг тийм Microsoft-ийн функцээ YouTube хэлбэр гэж хэлж болно. Гэхдээ зөвхөн дотоодын контент мэдээллүүдийг хадгалах учраас мэдээллийн аюулгүй байдал дээр бас маш сайн гэж хэлж болно. За Poly байна, санал асуулгууд. За OneNote байна, Word, Excel, PowerPoint-ууд байна. Өөр дээрээ дуудаад ажиллуулчихна. Тэгэхээр та бүхэн компьютерийн бас менежмент дээр хэрэг болно гэсэн үг. Resource идэхгүй гэсэн үг тийм нэгс ингээр хэлбэл. За одоо би та бүхэнд Teams дээр Planner-ыг дуудаад ажиллуулад үзье. За Planner маань үндсэн хэсэг нь харагдаж байгаа тийм. Хамгийн ихний хэсэг маань бол My Day гэж байгаа. За энэ дээр та бүхэн өөрсдийнхөө таскуудыг харж боломжтой гэсэн. Өөрт оноогч өгсөн болон өөрийнхөө тухайн өдөр хийх таскуудыг үүсгэх боломжтой. За таскуудыг бол private гэж үүсгэж болно. Тэгэхээр та зөвхөн өөртөө үүсгэж байгаа нэгсний чеклистүүд бол авчиж байгаа гэсэн үг. За мөн ямар нэгэн байдлаар өмнө үүсгэсэн төсөл прожектуудтайгаа холбох боломжтой. За дараагийн хэсэг маань бол My Task-ууд байгаа. За энэ дээр бол тань дээр байгаа оноогч өгсөн буюу Assigned to Me гэсэн хэсэг дээр бүхэл таскууд маань харагдаж байгаа. За тухайн таск буюу ажлыг яг хэдний өдөр хийх үү? Тэ due date маань байгаа. За due date маань өнгөрсөн бол ингэж улаанаар харагдана. За мөн тухайн одоо таскийн маань чухлын зэрэглэл орж ирж байгаа. За хэр чухал ажил юм бэ те? Зарим яаралтай urgent ажлууд бол хамгийн түрүүл хийгдэх ёстой. Important байж болно. За medium, low гэх төлөвүүдээ эндээс бол өөртөө тааруулж ангилах боломжтой. За мөн тухайн төсөл project task маань яг ямар явцтай яваа вэ? За эхлээгүй байгаа буюу not started, in progress буюу одоо хийгдэж байгаа. За completed буюу бүрэн дууссан гэхээр эдгээс төлөвүүдээ бол өөрчлөлт явах боломжтой гэсэн үг. За мөн өөр дээрээ шууд таскуудыг үүсгэх боломжтой. За өмнө нь үүсгэсэн task дээр шууд болно. За мөн task-ийн нэрийг бас оруулах боломжтой. За private task хэсэг бол мэдээж ойлгомжтой байх тийм зөвхөн өөртөө хувийн таскуудыг үүсгэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр хин нэгэнд харагдахгүй өөрийнхөө ажлыг эндээс та төлөвлөд явах бол бүрэн боломжийг олгож. За My Plan хэсгээс яг одоо task буюу планыг яг яаж үүсгэх вэ гэдгийг та бүхэнд тайлбарлаж өгье. За би түрүүн та бүхэнд хэлжсэн тийм Microsoft-ийн зүгээс бол бэлэн темплейтүүдийг та бүхэнд санал болгодог гэдэг. За New Plan гэдэг та бүхэн анзаарч авах баруун талд шинээр план үүсгэх гэсэн хэсэг байгаа. За New Plan дээр дараад Microsoft-ийн бэлэн темплейтүүдийг та бүхэнд орж гарч болно. Simple Plan байж болно, Project Management, Software Development, Business Plan, Employee Onboarding гэдэг цаас бол бэлэн темплейтүүдийг өгдөг. За мөн Planner маань дээшээ бас Planner Premium гэдэг лицензийн төв байдаг. Premium ирэхээр бол дахиад нэмэлт боломжуудыг илүү болгоно. Темплейтүүдийг бол та бүхэнд санал болгодог гэсэн үг. За эндээс та бүхэн яг одоо бэлэн темплейтүүдийн загварыг харах боломжтой гэсэн үг. За project management гэвэл яг ийм темплейттэй. За software development гэвэл бас ийм темплейттэй. Темплейт маань өөр байгаа гэсэн. За би одоо жишээ нь simple plan гэсэн темплейтийг ашиглаад шинээр нэг төсөл план үүсгэе. За хамгийн ихэнд мэдээж нэрээ өгнө тэ. Ямар нэгэн төсөлтөө project-тэй холбоотой өөрчлөж байгаа нэрийг боломжтой гэсэн үг. За мөн бүтэн Teams буюу channel-ыг дуудах боломжийг бол. За энэ дээр байгаа Teams-ийн сувгууд байгаа channel буюу тэн дээр та өөрсдийнхөө group хэлцгийг оноож өгснөөр тухайн хэлцэд байгаа бүхэл хүмүүс энэ планыг харах боломжийг бас олгож өгч байгаа гэсэн үг. За та өөрсдөө мэдээж эрхийн тохиолгоонуудыг сонгоод create гэж дарах шаардлагатай. Бэлэн темплейт ашиглаад үүсгэсэн project-нуудаа энд харагдаж байгаа гэсэн үг.
За backlog дараа буюу up next хийгдэх. За in progress буюу одоо явж байгаа. За ямар нэгэн байдлаар гацсан байж болно те тухайн ажил маань зогссон байж болно. За completed буюу дууссан таскууд гэдэг. Эдгээр бэлэн темплейтүүд мөн гэсэн үг. За тэгтээ та хүснээр өөрчлөх буюу нэмэх боломжтой гэсэн үг. За магадгүй add task гэж шинээр нэг дахиад нэг ажилтаа байна. Даалгавар нэмж өгч болно те. Энэ дээрээ даалгаврынхаа нэрийг орно гэсэн үг. За их ярьж байгаа нэр өгөх шаардлагатай. За мэдээж тухайн нэг ажил task учраас due date заавал онож өгнө гэсэн үг. За тэгээд энэ ажлыг хэн хариуцах вэ гэдэг нь онож өгөх шаардлагатай гэсэн. За би энэ дээр өөрийгөө онож өгчиж жишээ нь төлөвлөгөө гадар гээд за энэ дээр талбуудыг бүгдсэн бол та add task гэдэг байдлаар нэмж өгнө гэсэн үг. За үүссэн task маань ингээд шууд доор ороод ирж байгаа тийм. За ингээд улаан төлөвлөлтөө ягаад гэвэл өдөр маань буруу сонгогдсон байгаа учраас ингээд улаанаар харуулаад гараад ирж байгаа. Өдөр маань өнгөрцөн гэсэн үг. За тэгвэл дахиад шинээр үсгээд үзье. За 31 буюу маргааш сар сонгоод за мөн адилхан өөрийгөө дээр төслийг хариуцах нэг ажлыг хариуцах нэг онож өгнө. За мөн адилхан нэртэйч task байж болно. Таскуудыг олуулж хуваах боломжтой учраас. За ингээд task маань орж байгаа гэсэн үг. За энэ ботлын хамгийн хэсэгт assign task хэсэг тухайн task буюу ажил тухайн плантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүдийг оруулж өгч болдог гэсэн үг. За энэ ажлыг хэн хариуцж авсан те. За мөн лейблжүүлж болно. Ямар нэг өнгөөр дараа нь гарч шүүж харахад ч юм уу тайлан гаргахад энэ бас хэрэг болдог. За энэ ажил маань яг аль категорид хамаарах вэ гэдэг хэсгийг эндээс оруулж өгнө. Bucket хэсгээс up next буюу дараа нь те. За in progress эсвэл blocked буюу зогссон дууссан гэдэг байдлаар оруулж өгч боломжтой. За мөн шууд энэ task ажиллаж эхэлсэн үү, эхлээгүй байгаа юу, completed байгаа юу гэдгийг бас оруулж өгнө гэсэн үг. За өмнөх хэсэг дээр харж ирсэн чухлын зэрэг байгаа. За энэ ажил маань яаралтай ажил бай тээ. Medium түвшний important urgent гэдэг эндээс сонгож өгнө. За мөн эхлэх болон төгсгөх өдрийг бас оруулж өгөх боломжтой. За энэ ажлыг магадгүй 31-ээс эхлээд хийж өгнө гэсэн үг. За мөн энэ task маань байн давтагддаг ажил байж болно те. Удаан хугацааны төсөл байж болно. Өдөр болгон нэг чеклдэг байж болж те. Төсөл дээр байгаа хүмүүс project өдөр болгон нэг чеклэх шаардлагатай байж болно. Тэгвэл өдөр болгон өдөрт нэг удаа тухайн ажлыг чеклэх ёстой ч юм уу те. Repeat буюу давтах боломжийг олгодог. За тэгээд тухайн project дээр төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс дээр бас тайлбар өгч болно гэсэн үг. Ямар нэгэн байдлаар project manager байж болно те. Төслийн удирдах гэж байж болно. Тухайн хүмүүс маань тухайн төсөл дээр анхаарах зүйлсээ план дээр нөөц хэсгээр оруулах боломжтой. Мөн attachment буюу файлуудыг бас нэмж өгч болно. Ямар нэгэн байдлаар Excel, Word, PowerPoint те өөртөө файлууд байж болно. Тухайн файлуудаа яг тухайн ажил болгоны хотоор оруулаад attach хийгээд явуучих бүрэн боломжийг олгож байгаа гэсэн. За мэдээж төсөл ямар нэгэн план project маань эхэлж байгаа мэдээж дуусах ёстой. За ямар нэгэн байдлаар тухайн төсөл хийгдээд дуусхаа гэсэн төгсөл та мэдээж планаар байсан report гаргаж авч болно. Тэгэхээр та энэ нэг байдлаар план маань project маань дуусна нөхцөл төслийнхөө нэр дээр дараад export plan to Excel гэсэн сонголт дээр дараад тухайн планаа та Excel файлаар татаж авах бүрэн боломжтой гэсэн. Тэгэхээр та дараа нь төслийнхөө дараа тайлан гарах байгаа нөхцөлд энэ планаа шууд нээж үзээд эндээсээ татаад авчих бол бүрэн боломжийг бас планер маань олгож байгаа. За энэ дээр яг харагч байгаа тийм таскуудын нэр байгаа. Яг ямар таскууд байсан. За яг аль bucket-д хамаарчихжээ. За мөн чухлын зэрэглэл тухайн төслийг хариуцж авсан хүн те одоо энэ дээр үүсгэсэн хүн хариуцж авсан хүмүүс. За мөн тухайн ажил маань яг анх хизээ үүссэн бэ. За due date буюу хийх өдөр нь хизээ байсан бэ гэдэг байдлаар ийм simple report-ыг гаргаж өгдөг. Тийм учраас та бүхэн яг нийт багаар те хин яг ямар ажлыг хүлээж хариуцж авсан. За тэгээд тухайн ажил маань цагтаа дууссан байна уугүй гэдгийг бол хянах бол бүрэн боломжийг бас олгож байгаараа даваа талтай болчихж байгаа. За мөн нэмэлтээр планераас гадна loop-ийг ч гэсэн ашиглах боломжтой. За loop маань бол Microsoft-ийн зүгээс өгдөг хурлын тэмдэглэлтэй уулзалтын тэмдэглэл зорилттой нэмэлт аппликейшн. За loop маань бас Microsoft-ийн бусад аппликейшнууд болох Planner, Teams, Outlook-тэй бас холбогдож ажилладаг. Мөн адилхан Microsoft-ийн зүгээс бол бэлэн темплейтүүдийг та бүхэн санал болгодог. За энэ дээр би жишээ нэг Archimate-ийн нээж үзсэн темплейт байна тийм. За би темплейтэн дээр дараад оръё. За loop маань анхаарал зөвхөн веб хэлбэрээр ажилладаг. За би тийм учраас доор оруулсан байгаа веб хэлбэр рүүгээ шилжээ. За веб хэлбэр орсон байна тийм. Loop зэрэг Cloud зэрэг Microsoft.com. За үүсгэсэн ямар нэгэн loop буюу тэмдэглэл байвлын харагдж байгаа. Шинээр loop үүсгэх бол create new гэсэн сонголтын дээр дарна.
За workspace болон page ID гэсэн дээр сонголтыг та өөртөө тааруулж сонгох боломжтой гэсэн үг. За гурван тэмдэглэлийн хэсэг маань бол ингээ ороод ирчих гэсэн. Meeting notes буюу untitled буюу гарчиг өгөөгүй байна. За Microsoft-ийн зүгээс хэлэн ингээ темплейтүүдийг санал болгож project planning гэдэг энэ темплейтийг жишээ нь ашиглаад үзье. За мэдээж дээр нь бол тухайн project plan-ийнхаа нэрийг өгнө. За энэ дээр ямар харилцагчид ямар хүмүүс тухайн уулзалтанд орсон бэ гэх тэднүүсийг та бүхэн аккаунт болгох сонгоод өгч болно. За тухайн хүмүүсийн оролцож байгаа уулзалтын зорилго нь буюу ямар роллоор орж байгаа гэдгийг бас энэ дээр оногч өгч болно. За тэгээд доор нь өөр хурлын тэмдэглэлүүдийг ингээд темплейт ашиглаад бичиж чинь гэсэн. Тэгэхээр мөн адилхан цагийг бол маш ихээр хэмнэж байгаа. За мөн тухайн ямар нэгэн байдлаар project-с ямар нэгэн байдлаар task-ууд үүсэж болно те. Планууд, хийгдэх ажлууд үүсэж болно. Тухайн ажлуудыг хийхин хариуцж авсан ямар хүмүүс хийж байгаа гэдгээ та эндээсээ шууд оноогод өгч болно гэсэн. Ямар нэгэн байдлаар хин нэгэнд assign буюу task-ыг оноож өгөхөд Microsoft-ийн бусад аппликейшнууд болох Outlook дээр шууд мэдээлэлүүд маань хүрээд ирчдэг. За тэгэхээр одоо mail руугаа ороод хараад үзье. За би сая өөр дээр нөгөө project дээр үсгээд loop үсгээд өөр дээр оноож өгсөн. За тэгэхээр тань дээр loop-ийн мэдээлэл ирж байгаа. Mail болгон үүсгэсэн мэдээлэл бол маань тань ингээд мэйлээр шууд хүрээд ирчдэг гэсэн. За тэгээ ямар нэгэн байдлаар тухайн plan, loop, project дээр action болгонд тухайн project дээр байгаа хүмүүстээр маань notification буюу мэдээлэлүүд ирээд явах бүрэн боломжтой гэсэн үг. За эдгээрээс гадна мэдээж Microsoft-ийн бусад бүхэл аппликейшнуудыг та өөр дээр Teams дээр дуудаж ашиглах боломжтой. За Copilot байгаа тийм л оюун ухаан байгаа. За Excel, Word байгаа. За зөвхөн 3 дахь буюу third party software байгаа. Тийм учраас та бүхнээсээ бол өөрсдийн хэрэглээ төвшөнд бол бүрэн ашиглах бол ээлжтэй чөлөөтэй байгаа. За мөн магадгүй асууж тодруулах зүйлээ бас манайхаа хүсэлт яваа support буюу тусламжийн хүсэлтээр ч гэсэн аваад тулгарч байгаа асуудлуудаа бас бүрэн шийдвэрлэх боломжтой байдаг шүү.